Анх чамтай танилцсан өдрийг би дандаа алхуурхан дурлан үсгээд чинь тогтолсноо. Одоо сэтгэл минь үгэлсээр орхиод явсан хайрыг чинь твэрсээр зүрхэндээ ганцаархнаа би үлдэхтэй хайраа санан уйлдаа. Надад амлсан шиг хайрын дунд нандин тэрүүний цаан юу байсныг хаврын шуудтай хүлээсээр намрын авчистай хийсээр цоны цэцэг сигнусан улдарахтаа хайраа дурсан чамтай амьдрал дуучрах боловгээд иргэн тойрноо догтлон хардаа хамтан алгасан хайрын тэр гудамжны унтарсан гэрлийн доор би зогсдог. Хаяа би чамтай амьдрал дуучрах боловгээд иргэн тойрноо догтлон хардаа хамтан алгасан хайрын тэр гудамжны унтарсан гэрлийн доор би зогсдог. Одооч бодолд минь дорсон хөрөх цаг хугацаа энэ бүхнийг мартаж чадахгүй зөглөх зүрх эргээд учрах болов гин тоглох сэтгэл чамайг надаас нэг их амьдрал бас шөнийн зүг чамайг харилсан өдрүүд сэтгэл дүүрд энэ эмсэглэн уу ихэн үнсэж мартагдахгүй хайрыг мартахгүй би хизээ учрах бол би дахин чамтай уучлал зоох ёсгүй учирсан нэгэн дурлыг уучлал ойлгох ёсгүй нандин хайр байсныг сүлийн удаануудыг чинь дахин нэг шилтгэсэн харамлан тэрэн уруулыг чинь зөөлөн үсгсэн сүлийн удаа гараас чинь хөтлөн би алхагсан сүлийн удаа чамаага хайрлан тэрэгтэй чимээгүй уйлдаа. Хаяа би чамтай амьдрал дуучрах боловгээд иргэн тойрноо догтлон хардаа хамтан алгасан хайрын тэр гудамжны унтарсан гэрлийн доор би зогсдог. Хаяа би чамтай амьдрал дуучрах боловгээд иргэн тойрноо догтлон хардаа хамтан алгасан хайрын тэр гудамжны унтарсан гэрлийн доор би зогсдог. Өдөр хоног өнгөрсөөр он жилүүд хөвөрсөөр нүднээс минь урсах нулимс нэг л мэдхэд туслалгүй сэтгэл зүрхэн дотороо чимээгүй уйлдаа. Үзэгчтэй маа цамтлагийн хаяа би чамтай хэмээх одоо шинэхэн дууны клипийг хүлээн авч үзлээ. За тэгэхээр одоо бүгдээрээ яриагаа эхэлцгээе. Яагаад энийг одоо чи зүгээр чи гоё өглөө гоё энийх болохоор үлийг л нэг хэлээ. Гоё инээмсэглэж эхлэх хэрэгтэй өглөө. Энэ гурав ирэхээр угаасаа ингээл манай студ ерөөсөө инээд хөөрөөр цайлгаад 0 одоо маа золчддаг шүү дээ ер нь. Тэгэл операторууд камерыг харлаа. За хаяа би чамтай хэмээх одоо шинэ уран бүтээлийнхаа талаар ярья. Маац хамтлаг бол өдгөө 5 жил болжээ. Монголын урлагийн дагаад 5 жил болсон байна. За тэгээд 5 жилийн дараа болол
хаяа би чамтай хэмээх одоо шинэхэн клипийг үзэгч олондоо хүргэлээ, фэнүүдтэй хүргэлээ. Тэгээд хүмүүс нэлээх баярлж байлээ. Сошиал орчинд бол бас харсан л та маш их олон шеэр хандлтыг бол авсан байлээ. Ашгүйдээ манай маазынхан ямаа игээд эхлээл гэж яриад илээ. Тийм үү. За баярлалаа. Тэгээд ямар тач их орон телевизийн тэг өглөө төлбөрийн хамт олонд өглөөний мэд хүргэе. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд мэдээж маань хамтлагын байгууллагата 5 жил болсон байна гэж хэлсэн те. Тэгээд анх 2012 онд оюутан байх цаг үеэс бол манай хамтлагийн уран бүтээл бол эхэлж ирсэн. Хамгийн анхны уран бүтээл бол мэдээж би дурлмаар байна. Та бүхэн маш сайн мэднэ шүү дээ. Тэгээд тэрнээс хойш явсаар бид бүхэн одоо нэг жилийн хугацаанд, жил гарны хугацаанд бол хамтлаг уран бүтээл ялангуяа дуу клипнийхээ уран бүтээлийг хийхгүй байж байгаад тэгээд саяны одоо үзэгчд төрсэн хаяа би чамтай уран бүтээлийг хүргэж байна. Тэгээд бас тодорхой хэмжээгээр бас завсардсны ард дээрээс бас эргээд үзэгчтэйгээ залуучуудтайгаа тий өөрсдийнхөө бас нэг шинэ дуу хоолоогоор эргээд ийм клиптэй уулзж байгаадаа бид гурван хувьд бол маш их баяртай байна. За тэгэлгүй яах вэ? Маазын хамгийн даруухан, хамгийн одоо сайхан хоолойтой залуу. Тагтаа ер нь яагаад тагтаа гэд нэрлсэн юм бэ гэд би бүр ингэ бодоод л идэг байхгүй юу? Одоо өнөөдөр нэг хариултыг сонсчих. Манай хоёр өгсөн шүү дээ. Ер нь хэцүү өнгөг юм дээр бид нар одоо талаас суглараад явж явахтай. Одоо нөө жанчтайгаа найзч гисэн бид хоёр бол 10 жилийн найзууд. Энэ хэрэг. Тэгээд 10 жил. Тэгээд одоо нөө ингээл ямар байдлаас өгсөн. Энэ хоёр сайн мэдж байгаа. Яагаад тагтааг нэрлсэн ч юм. Тэгэхээр ер нь бол найз нь айгүй их нэр өгдөг байхгүй хүмүүс. Хүмүүс жанч гэдэг байхгүй. Ер нь нэр өгдөг л гэдэг. Нэр өгдөг л гэдэг. Нэр өгдөгөөр гарч ирсэн. Нэр өгдөг. Хамтлагийн нэрийг өгсөн. Тагтаа гэдэг нэрийг өгсөн тий. Харах надад бол нэр өгж амжаа. Би үндсэн нэрээр яваа. Түнжүү. Найзууд бол одоо жүжигчд болохоор ч тэр хамтлагийн уран бүтээлүүд дандаа артталт нь нэг логиктэй нэг утгыг болол өгсөн. За мөн дээрээс нь нэг их тийм дуу гэхээсээ илүү гоё энэ хамтлагийн дууг сонсоод клипийг үзлэхээр нэг жүжиг үзээд байгаа ч юм шиг нэг боён хэмжээний кино үзсэн ч юм шиг санагддаг штеп. Ер нь одоо уран бүтээлийн чиглэл ер нь яагаад энэ чиглэл рүү их түлхүү орж хийх болсон бэ? Магадгүй одоо гайс хамтлагийн төгсөн ах яг маац хамтлагийн одоо анхны эхлэлийг тавьсан болохоор яг гайсын үргэлжлэл болоод хийгээд байгаа ч юм санагдаад байдаг юм. Эдэл дээр ер нь бол хүмүүс тийм шүү дээ. Бид бол хизээч үгүй гэж хариулт өгдөг. Тэр яг та сонирхолтой шүү дээ. Тийм үстэй. Тэгээ дээрээс нь мэдээж манай мэрэгжилч айгуу гоё онцлогтой шүү дээ. Тийм үстэй. Тэгээ дээрээс нь жүжигчин болохоор одоо бүхий юм болоо хувирдаг тий хөрвдөг тийм чадвартай байх хэвээр гол нь бид нар нэгэнт хамтлаг гэж боссных мэдээж өөрсдийнхөө мэрэгжлийг тий бас ашиглах хэрэгтэй тийм хамтлагтай клипиндээ өөрсдөө тоглодог. Тэгээд тэр клипийн тодорхой хэмжээгээр зохиомжтой эргээд хүн үзэхэд нэг инээд баяр уйтгуургуу нэг юу тийм бүхий л юмыг нэг хальт үзүүлээд авдаг ч юм тий. Их мөчлөг байвал сонирхолтой шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол чиний хэлж байгаа зүйл дөө. Яг тэгвэл мэдээж манай хамтлагийн ард тий угай дээр гайсын төгсөх маань байдаг. Хөгжим дээр хөгжмийн хариулга дээр хишгэх маань байдаг. Тэг гэх мэтлээ одоо ингээд 5 жил хамтдаа байсан. Тэг хоёр ахтаас энэ баширмэл гэхдээ баярлалаа гэдгийг хэлье тий. Тэгээ саяхан манай хишгэх маань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болсон. Баяр хүргэе. Тэгээд ахтагаа яг соёлын тэргүүний ажилтан болохоос хойш тий хамтарч ажиллаж байгаа хөгжмийн хариулга хийсэн дуу байгаа. Саяны хаяа би чамтай шүү дээ тий. Гэх мэтлээ одоо бол цаашдаа бас хамтлагийнхаа уран бүтээлийг бас зай гарахгүйгээр тий хөргөе гэж бодож байгаа. Тэгээ одоо нэг ер нь дуулахад нэг 3-4 жил байна дөө. Тэгээд одоо ямар одоо нэг юу гэдэг маазрыг гэдэлтэй нь шүү дээ. Тий. Чуг хурчаад маазраад чугроо очичаад гарчаад ямар тэгэл тий маац гэл ингээд бас тэгээд ямартай ч нэгээд хамтлагийн хувьд гэх юм бол одоо бас нэг 5 жил тий ямар ч тасралтгүй уран бүтээлээ хамтлагийнхаа уран бүтээлийг хийн энэ явцад бол мэдээж өөрсдийн гэсэн хамтлаг устгах нэг CD уран бүтээл тий цомгийн ажил тэгээд дээрээс нь 5 жилийн одоо зориулаад бас бид нэр төлөвлөсөн ажлууд тий байгаа. Тэгээд дээрээс нь дахиад уран сайхны киноны ажил гэдэг ч юм уу гэх мэтлэн төлөвлөсөн юмнууд бол байна. Ой нэг юм ярьчих уу. Ой ер нь өглөө нэвтрүүлэгт орхон бодвол ингээд хүмүүнээд байгаа юм шиг. Сая энэ дээр зүгээр ингээд яриа л байлаа шүү. Харин тий. Тэгээ хүмүүс бас бодож байгаа л та нөгөө хоёр нь хэлэхгүй энэ дунд нь суучаа ямар амар хэлтэй юм бэ гэж бодоод байгаа. Бид гурав яг үүдэнд орж өгдөө төлөвлөгийн одоо юу гэдэг нь доор үүдэнд орж за чи
төлхөчөө яриараа мараараа бид хоёр бол ингээл байж шүү. Зүгээр маасанд энийгээс Маагүй энэ хоёр чи ингэдэг байхгүй даа. Зүгээр би нэг юм дуртайдаа яриад байгаа. Танаа аханд айгүй халтай. Яг тэгэхээр одоо хэдүүлээ шууд явж байгаа шүү дээ. Тэнгүүл энэ хоёр чинь за яг тулаа юм асуух гэж хатгаа. Тэгээд шууд өөр юм яриад тэгэл айгүй бол танаа эфирийн найруулагч чинь завсарлага реклам өгөөрэй дундуур нь ороорой гэл тэгэл цаанаас чи гамаадлах юм бол. Хөө тийм болж исэн чинь бүр. За Жанч юу? Яс зүгээр сууж яагаад Ягаад сонирхолтой. Одоо би төгсөн ахын нөгөө 5 жилийн ойчин зориулсан одоо видеог үзчихээ л да. Тэгсэн чинь нэг 3 эвдэрсэн царайтай нөхөр гэж яриад байсан. Тэгээ энэ дээр ер нь өөртөө хэр үзэл бодолтой байдаг. Тэгээ сүүлд бас Жанчвийн фэйсбүүкийг үзчихсэн чинь найз нь юу гэж хэлсэн гэлээ. Тэгээ манай нэг найз над руу харчаад ямар төвөгтэй царайтай юм бэ өгшөө гэсэн. Тэгэхээр яг та одоо нэг л төвгөн төг болоод байгаа бол явахаас буугаад явсан. Яг царайны хувьд бол одоо юу юм бэ? Ямар би болсон. Би яг ийм болыг гараар өгсөн шүү дээ тий. Яаж ингэж гуруулаа би энийг олсон юм бэ? Яаж ингэж нэг хараас шүү зэн чи ямар адилхан юм бэ надтай гэж бодсон уу? Энэ бол хувь талаа. Монгол Тэгээ саяны тэгээд яг нэг хаяа би чамтай тэр бид гурав нэг нэгнээс поро биж үзсэн л дээ. Аха. За тагтаад бол ямар байна гэл тээ. За төмрөөд хоол. За Жанч тоо. царайны талаар ярьж байгаа шууд өөр орж байгаа зү. Тэгэнгүүт бид гурвын царай жоохон бас маалцсан байхгүй. Яг ингээд уулын яг дараа нь тоглож болно те. Бид нар чадна. Гэхдээ ингээд ойл гал ингээл амар охинтой гэхээр инээдтэй тэгээд төсөөлөө те. Арай биш санагдаа зам. Гуруулаа бол биш юм байна. Арай өөр залуу тоглоулаа. Магт болсон. Жүжигч юм дарч игээ залуу. Чи ямар асуулт юм бэ? Энийг сайн яриаг сонсоод байхаар Жанчаа гэхдээ их тийм сериус нь штэ. Нэг юм инээдтэй царайтай юм шиг хэрнээ яг дотор хүн их тийм сериус нэ юм чин сэтгэлээсээ аливаа юмд тэгж ханддаг. Тууштай ханддаг тийм хүн. Тэгээд би бол найзуудаараа их бахархдаг. Яа тэгэл одоо өнөөдрийг хүртэлтэй олон сайхан дуунаас одоо яг л одоо үзэгч залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан. За хамгийн анхны уран бүтээл одоо би дурламаар байна гэдэг дуу байгаа. Тэгээ та нараас нэг хүсэлтийг хүсэх гэсэн. Бас өнөө өглөө бид нарыг хүмүүс үзэж байгаа. Цаг эрт байна. Хүмүүсийг бас сэрэх хэрэгтэй. Тэгэхээр Мамуу Нашир гэдэг сайхан дуу байдаг да. Мамуу Нашир Би мэддэггүй юм биш үү гэдэг хүмүүс чинь. Шин тулуу би. Тэр зууны мандаа дуу штэ. Тэгээ зууны мандаа дуу. Тэгээ хүүхдийн дуу. За тэр дууны аян дээр би дурламаар байна гэдэг одоо дууныхаа үгийг оруулаад дуулж сонирхуулж өгөөч ээ гэж одоо үзэгч төмнийхээ өмнөөс хүсмээр байна. Оо за гэл шууд те. Тэнгүүд нөө ингээд бүр имлэвэл талцсан шууд нудангууд нөгөөд нь тагтаад доолгээл. Шууд эндэд яачих юм те. Мамуу гэдэг штэ. Мамуу. Би дурламаар байна, бусдын адил үнсмээр байна. Юу дээ? Гараас чинь хөтлөө тэрмээр байна. Бусдын адил үнсмээр байна. Би дурламаар байна. баярлаа. Баярлаа. Тэгээд Чи яагаад дуулах вэ? Орох гээд орчихсон биш. Хаар гэж бодохгүй гин бусдын гэдэг юм. тэгээд Жанчаа жоох ер нь хацраад байна нөгөө. Найз нь ер нь жоохон хоцрогдож амьдарч байгаа юм шиг мөртлөө төрүүлж амьдарч байдаг байхгүй. За сүүлийн үеийн уран бүтээл, кино уран бүтээл ер нь юу болж байна? Ямар кинод одоо тоглохоор эсвэл одоо туслах найруулагчаар ажиллахаар ч юм уу одоо юу яаж байна? Төлөвлөгөө юу байна? Кино уран бүтээлийн талаар яриа. Жүжигчтэй одоо сууж байгаа учраас. За мэдээж мэрэгчлэр ажиллах бол хамгийн сайхан шүү дээ. Тэгээд бид чинь хамгийн анхны дугаарынхаа нэрээр тий би дурламаар гэж нэг кино хийгээд тэрнээс одоо тэр чинь одоо бараг жил юм. Тэгээ тэрнээс хойш бас одоо Жанчуу маань бол одоо Монголын үндэсний телевизийн олон ангит кинонд явж байгаа. Тэгээ саяхан тагтаа маань One Night гэдэг нэг кинонд одоо ажиллаад дууссан. Удахгүй бас үзэгчдийн хүртэл 18 онд миний хувьд гэх юм бол энэ хоёроо хүлээгээд хамтлагийнхаа гихмичлэн киноны хувьд гэх юм бол төлөвлөсөн кино уран бүтээлийн ажил байгаа. Явахгүй бас давхын талаар олон нийтийн сошиал хүрээнд фэйсбүүкээр мэдээлэл болно.
Үзэгчд маань бас зүгээр ойлгоорой. Бид нар найзууд байгаа учраас илүү одоо ийм дотно гэдэг юм уу тий. Нэх их тийм бас цензуургүй яриад байгаа шүү гэдгийг бас ойлгоорой. Хит маазраад байна ч гэдэг юм уу. Гэтэ маазрахаас өөр аргагүй мааз гэдэг хамтлагийнхаа өрөөд ирсэн болохоор байр тэгдэг юм. Тийм тэгээ мааз гэдэг нэрний бас утгыг яриа л да. Тэрнээс гадна сая бас нөгөө хөгжилтэй дур тоглосон юм байл шүү дээ та гурав. Тий. Оо тийм биш тийм. Тэгээ шинэ жилээр гарах бах тий. Тийм шинэ жилээр бас ганц хоёр юмд байгаа. Тэгээ бид нар чинь ер нь бол тэгэл энэ тийм юу гэдэг тий хийж байгаа уран бүтээлүүд ороод гараал тий. Тэгэл явдаг шүү дээ тий. Тэгэхээр мэдээж бас нөгөө цаана хийж байгаа уран бүтээлчтэй бас нэг боддог юм шиг. Энийг 3 нөгөө төгсөөх хэлдэг нэг эвдэрсэн зэрэгтэй 3 болсон. Тэр 3-ыг нэг доодыг. Бид дурвч бас үндсэн мэрэгчлэрээ соёл урлагийн сургуулийг төгссөн учраас одоо юу гэдэг кино уран бүтээл дээр ажиллах бол төлхөө сонирхолтой. Тэгээд дээрэс нь одоо бас бүтээ гэсэн хөдөлмөр юу одоо хичээл хүсэл ирмэлзэл маш их байна. Тэгээд саяхан хөгжилтэй дүр дээр хальт нэг сценд ороо гарлаа. Тий. Боломж олдог бол ороо гарлаа. Цагтаагийн дүр тоолсон тий. Гамбаса. Ямар байсан? Гамбаса. За тэгээ сүүлд сая бас юу ярьж исэн бэ? Асуултын маань тасалчлаа шүү. Мэдгүй. Нэрний талаар ярьж Нэрний талаар ярьж исэн шүү. Нэр бол яг тэ. Нэрний талаар жанч юу ярина? Ер нь бол одоо ингээд бид бол тийм гэлтэй нь штэ. Зүгээр яг ямар нэгэн одоо нэг юм бидний хийж байгаа зүйлээс хүмүүс айгу тийм ухаарлыг авах хэвээр тий сургамжийг авах хэвээр бид нар тэгэж хүмүүст ойлгуулах хэвээр учраас зүгээр ёгтолж маазл гэж өгсөн. Одоо маазрах гэдэгтэй адилхан тий. Би болохоор Монгол Улсын аман зөвхөл гэж аамаа л гэж зэрэг үед айдуулдаг байлаа. Тийм тэгэл одоо оюутан байхад бол Минжингийн араас гүс алсан залуучууд ч гээ. Минжингийн араас алсан. Манай охин охинч Минжин гэдэг үсэн шүү дээ. За хэр одоо эрт өглөөг эхлүүлдэг хүмүүсээ уран бүтээлч хүмүүс бол ер нь өглөө жоох арай эхлэх гээд идэг штеп. Өнөөдөр эрт ингээд өглөө босоод ямар хөө байв? Өө өстой ойрын хэдэн жил ямар сандаа гадаа уулзаал хийлээ. Хэдэн жил ч хэдэн сар гэж яриач. Өглөө босоход бол яг ажилтаа үед тий эсвэл бүр яг өглөө унтах үе ч бас байдаг шүү дээ тий. Тэгээ өнөөдөр бол бүр өчигдөр ингээд зориулж байгаа шүү дээ. Эрт унтаал. За өглөө эрт ажилтаа. Эрт тусна, эртлэн босно. Их орны өглөөд орно. Энэ бие бэлт хэрэгтэй. Эрт амар төмрөө. Энэ хоёрыг гуцтал өглөө ажилтаа шүү. Тэгээ тэр нэг залгуудад одоо бид дурчин телевизээр дугаар бас ингээд явах ажилтаа. Тэгээ дээрэс нь өөрсдийнхөө бас гоо сайхан анхааралтай шүдний имлэг орно. Ажлууд бас байна. За. Их мэтлэн тэгээ өглөө бол их гоё эхэлж байгаа шүү дээ өглөө. Найзнууд энэ хоёр дагвар хөхтэй шиг энэ хоёрыг дагуулаа гэж хэлдэг шүү дээ. Тагта их даруухан их тийм бөөр сууртай залуу. Тагтаас асуумаар байна. За ер нь цаашаа хоёулангаас нь асууя тийм ээ. Ямар бүсгүүчүүд бас таалагддаг вэ? Эмэгтэй хүний хувьд хэр үзэл бодолтой? Ер нь эмэгтэй хүнийг ямар байх ёстой гэж үздэг вэ? Дээрээс нь найз бүсгүүтэй юу гэр бүлтэй юу? Эмэгтэй хүний хувьд тийм ээ. Жиж. Одоо юу гэдэг нэг юм Монгол одоо юу гэдэг нь те эмэгтэй одоо тийм юм хатгалсан тийм Цэвэрч юм. одоо юу гэдэг нь Монгол зангаараа гэдэг ч тийм ээ. Тийм бүсгүүчүүд таалагддаг. Тэгээд найз бүсгүүтэй. Тэ. Хэр удаж байгаа вэ найз бүсгүй тэгээ? Харин удааг байна. За цаашдын ер нь одоо зорилго ирээдүгөө төлөвлөж байна уу? Төлөвлөж байгаа. За ихтэй л байгаа юм байна да тий. Яа тэнийгээд байгаа юм бэ? Хизээ онцолсон юу? Би л өөрт хэлэг өгөхгүй. Тийм байна. Тийм үү? Тийм үү? Бид гурав ч нэрээ тийм нөгөө нэг юм амаа бас ярихгүй шүү дээ. Тийм үү? Яа. За баяр үргөө. За баяр үргээ та. Тоо нэгэд найзханд олцсон байна үзэгчтэй баах. Гэхдээ би саяхан би бүр нэгэн ч гэсэн тий. Миний хувьд гэх юм бол шууд орчдөг тий. Мангар билээ ёо соёл урлагийн сургууль гэж. Өө нэрээ соёл урлагийн сургуулийн маань тий театр урлагийн сургуулийн одоо театрын мэрэгчлэлтэн бэлтгэснээ 60 жил 11 сарын 24-өөс 26-ны өдрүүд тохиож байгаа. Тэгээ энэ завшааныг ашиглаад соёл урлагийн сургууль, театрын урлагийн сургуулийн нийт ажилтан багш нар, эрдэмтэн профессор тий хамт ус бүгдэнд нь 60 жилийн баярын мэнд өгч тий. За баярын мэнд хүргье. Тэгээд одоо шууд эмэгтэй бүсгүй рүү дамжаад шууд хэрэг орох бай.
Хийхээ орох бай. Энэ сууж тавтыг дурлалтаас за. хажуугаар төрсөн миний нүдэнд торсон охин болгоод таалагддаг гэсэн. Одоо ингэж бас холбож орохгүй бол бас болохгүй гохгүй эдийн төвсөрж болох. Суйстайгаа холбоод. За тэгээд мэдээж залуунаас нь дурлж хайрлах юм байлгүй л яг тийм үстэй. Тэгээд одоо нэг бүгширсэн юм шиг л ярьчих. харин тийм ээ. Одоо бол найз охин байхгүй. Тэгээд эмэгтэй хүний хувьд гэх юм бол намайг хайрладаг эмэгтэй хайртай. Гэх юм уу нэгсэн даа. Тэгээд дээрэс нь ээжтэй, эгчтэй маш хайртай. Тэгээд эмэгтэй хүний зан чанар гэх юм бол ийм лааха тэгээд идэггүй те. Ямар юм яагаад идэх вэ? Лааха тэгээд идэггүй. Одоо юу лааха тэгээд ойлгож байна. Алхаа тэг. Биш ээ. Лааха тэгэл одоо ингээд нэг өөр дээр нэг ял үрээд юм уу эсвэл би одоо юу гэдэг би жирэмсэн болчлоо те. Одоо юу гэдэг би чиний хүүхдийг тээж байгаа. Тийм болохоор чи намайг гомдлоод л гэдэг үү? Ихлүүл гэдэг. Тийм бүсгүүчүүд над их байгаа юм шиг санагддаг байхгүй нийгэмд те. Юу гэдэг одоо би чиний хүүхдээ гаргаж байгаа. Дандаа болцол тавьдаг тийм ээ. Яг үнэ нэг тийм болцол тавьдаг эмэгтэй би амар дургүй. Ээж болно, их болно гэдэг бол энэ бүр хууль ёсны дагуу гэдэг шиг хорвогийн зам ёсны дагуу эн чинь эмэгтэй хүний үүрэг хариуцлага тий. Гэх мэтчлийн ингээд нэг тийм зам ёсныхаа дагуу ээж болох үүрэг хариуцлага хүн хумсарлаж байгаа гэж. Тэгтэл ингээд эрхлээл яваад идэг нэг тийм эмэгтэйчүүд охтууд байгаа байхгүй. Би тийм эмэгтэйчүүд дургу харин тэгхгүйгээр өөрөө үүрэг ухамсарлыг ойлгодог. Тэгээд дээрэс нь их нэг фэйсэр явуулсан шүү дээ. Би нэг ахын шахахын юмд бол нөхрөө гар өрөхгүй. Би ирэх хүмүүс ч амар хямртай хүмүүс аахгүй юу. Энтэр гэсэн чинь доор нь хот энтэр гэдэг. Тэр өгөх ингээл нэр бас явж байгаа байхгүй. Гэтэ тэр эмэгтэй зүг шүү дээ. Уг нь бол тий. Яг жилдээсээ тэгж бодсон эмэгтэй ч байгаа юм болов. Гэтэ манайхан сошиалар бас нэг хитрхи ихтэй нэг талаа барьж туушраад авсан. Эмэгтэй хүний хувьд бол нэг тиймэрхүү байрсан шүү дээ. Дэрийнхээ ажлыг хийхдээ нэг төгшөөгөөд яагаад чи хийж болохгүй гэдэг тийм эмэгтэй их нэртэй болохгүйсэн л гэж боддог. Их нэртэй найз хүн тоохонд бол болоог байна. За, Жанчууд. За, найз нь би одоо энд ингэж ярьж хат би одоо яг юу гэж хэлнэ гэхээр энийгээ суугаад л одоохондоо ч та ганцаараа л явжлаа л да тий. Тэгэл болох байлгүй. Яг ингэдэг тэгдэг таалагддаг эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэдэг одоохондоо бас арай л мэдэрч амжаагүй ажиллаа гэж явж байна тий. Тэгээ шархалсан зүрхнээс энэ сайхан хит дуунууд маань гарч байна. Ер нь бол одоохондоо бас яг ингээсээ тэгээсээ тий ийм байвал тийм байвал гэдэг л мэдэхгүй л байна. Залуу хүн юм чинь одоо алдаа гарвал гаргах л байлгүй тий. Тийм залуу хүн алдаж болно. Гэтэ тэр алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй гэдэг нэг сайхан үг байдаг шүү дээ. За, урмын хувьд бид нар энэ 7 хоногийг эх орны өглөө хөтөлбөр урам хайрлаа. Нэгэндээ одоо сэтгэлийн халуун дулаан энерги өгчөөе гэдэг ийм уриалга болол тэгшүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай гурвын хувьд урам гэж чухам юу вэ? Урмыг хүн ер нь юу юунаас авч болох вэ? Дээрээс нь та нар өөрсдөө хаанаас авдаг вэ? Хэрхэн одоо бусдад урам хайрладаг хүмүүс вэ? Гүн чи сайхан ярьж шүү дээ. За тагтаа ярьчихдаг. Сэтлээ авах юм. Урам. Нөгөө юу гэдэг вэ? Урмаар тэтгэхээр бурмаар. Тий. Тэгээ нөгөө биш бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх шүү дээ. Тэгээ дээш юу ойлсон хүүхдийг дээш өргөж харагддаг. Тий. Урам гэдэг бол амар чухал байхгүй юу? Хүнийг хурцлдаг тий. Хүнийг одоо амьдралын идэвхтэй болгодог. Би бол хүнд урам өгөх амар дуртай. Тэгээ зарим хүмүүс найзууд маань за бит хүн явуулаад гэдэг байхгүй. Хүн гэж хэлж байгаа ч гэсэн цаана тодорхой хэмжээгээр авдаг байхгүй. Тийм болохоор хүн ер нь тодорхой хэмжээгээр өдөр болгон хүнд урам өгч ивэл эргээд өөрт нь тэр нь ингээд мэдрэгдэг байхгүй. Тэр нөгөө урам авч байгаа маань хэрэг урам авъя гэдэг. Тэгэхээр урам хайрлна гэдэг бол хүний сэтгэлийг дэврэж, итгэлийг төрүүлдэг тий ийм сайхан зүйл. Тэгээд найзтай бас уран бүтээлийн амжилт хүсье. Чи бол бас Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Тэгээд бас эх орны өглөөгээд энэ сайхан нэвтрүүлгийг чимж байгаа эмэгтэй хүн бол чи шүү гэдэг. Бас энэ ташрамд хэлж найзтай урам өгөө. За баярлалаа. Энэ сайхан урмын үгээр нь тэгтээд олон одоо сонирхолтой нэвтрүүлэг, олон сонирхолтой одоо болонгуудыг үзэгчдтэй 3 найзтай ирчүүдтэй бэлтгэж хүрэхээ хичээх болно. За Жанчуу. Тий, ер нь бол урам одоо жишээлбэл ингэдэг байхгүй юу? Бид нэр ингээл одоо юу гэдэг за хүүхдээр л жишээ авъя л да тий. Жох хүүхдтэр хүүхстэй ямар мундаг юм бэ тий.
чи нэрээ гээд магадгүй биднийг жоохон байхад намайг жоохон байхад тэгж хэлснээс болж магадгүй өдөө зэрэгтэй яваач гэдэг юм уу те. Магадгүй хүний огшоод өгсөн бохоо. тий. Хүний тэр нөгөө нэг хэлсэн ганцхан урмын үгнээс болж хүний амьдралын магадгүй хаалга нэгддэг гэж ойлгож байна. Ойлгодог. Тэр үгүй сая л бодлоо. Алж болно. Амьдруулж болно. За тагтагийн үед. Ер нь бол тэгээд адилхан. Хилцээ. Тий. Багрууга хилцээ сая. За Ер нь бол урам шүү дээ тийм ээ. Уран бол уран шүү дээ. Уран бол уран. тэгээд сүүлийн нэг хүсэлт байна. Би танай хамтлагийн нөгөө нэг дунд айгуу дуртай. Яав нөгөө тагтагийн тахилтын дуулаад байдаг. Хайр эмзэг. Тий хайр эмзэг нь тэр дууныхаа тахилтыг одоо дуулж өгөөд тэгээд entertainment чингийнхаа цагийг бол өндөрлөё гэж бодож байна. Хоолоос хэрэг байна за. Дуулах гал шүү дээ. За тэгээд нэвтрүүлэгтээ хөрж оролцуулсанд баярлалаа. Тэгээд танай телевизийн хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ удахгүй шинэ жил болох чинь тий. Тэгээд ирж буй 2018 он та бүхний ажил хөдөлмөрөөр дүүрэн тий амжилт бүтээлээр ариун сайхан байхын ерөөлийг манай хамтлагийн зүгээс хүргэж байна. Тэгээд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад тий нэг гоё дэмжиж ажиллахад таатай байдаг шүү. Тэгээд та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд чиний хүсэлтээр хайр эмзэг. Шууд ороод тий. За. Тахилтны шүү дээ тийм ээ. Нэвч тий. Тэгэл. За 1 2 3 Чи намайг тэрхтээ хизээ явахаа мэдэж байсан уу? Чанга тэрэн хайрын хат төлөө үлж байсан уу? Чи намайг харахтаа хайрт минь баяртай гэж байсан уу? Хэлж амжаагүй үг чинь хайртай гэж байсан уу? Зүрхэн дүүрээ зассан шүү. За баярлалаа. Үнэхээр гоё дуу шүү. Тэгээд танай хамтлагийн би бол дуугийн сонсох дуртай, клипийг үзэх дуртай. Бас нэг танай хамтлагийн фэнүүдийн нэг нь бол найз шүү гэдгээ бол хэлмээр байна. Тэгээ уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Хувийн амьдралд нь бас амжилт хүсье, хайр дурлалд нь амжилт хүсье. Хүссэн зорьсон ихнэрүүдээ заавал одоо энэ олон октод дундаас шүүрж аваад ихнэрээ болгоорой гэж хүсмээр байна. За эхнэр бол болмоор байгаа нь хологдорой. Одоо нуугаад явах. Чи битгаар олон жил би юуны хайж явлаа. Чи ингэж нэг их орны өглөөгөөр үзэх гэж. За. Бидний ярилцаг дууссан гэдээ одоо найруулагч маань хэлээд байна. За ингээ баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд баярлалаа. Танай найруулагч баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.